Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд боловсролын яам болон КОИКО олон улсын байгууллагын хамтарсан сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчныг сайжруулах чадварыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд тус сургууль жишг галтгоо байгуулж сурагчдыг стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй шимт хижээлтэй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэснээр 2000 гаруй сурагч өдөр тутамдаа чанартай хоол хүнс хэрэглэх боломжтой болсон байна. Сургуулийн удирдлагын зүгээс энэ нь зөвхөн хоолны чанарыг сайжруулах зохисгүй, хүүхдийн өсөлт хөгжил, дархлааг дэмжих, улмаар хичээлийн анхаарал төвлөрөл, сурлагын амжилтанд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж байна. За 2023 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн чадварыг бэхжүүлэх төсөл Бүгдээр Солонгос улсын КОИКО олон улсын байгууллагын тусламжтайгаар манай боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, боловсролын ерөнхий газрын дэмжлэгтээр энэ хүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа. Нийслэлийн хэмжээнд ер нь бол 10 сургуулийн төсөлд хамрагдаж байгаа. Техникийн ээлжинд 3 сургуулийн бүх тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ тийм энэ хийгдснээр манай сургуулийн 3 сургуулийн нэгээр нь бол сонгогдсон байж байгаа. За ингээ өнгөрсөн оны 3 сараас эхлээд сургуулийн маань цайны газар засвар үйлчилгээ эхлээд өнөөдрийн хүртэл ингээд тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ бүх юм эхэлснээр өнөөдөр бүгд 1-5 дугаар ангийнхаа 2000 гаруй хүүхдэд халуун хоолоор үйлчлэх, ялангуяа бүр хүүхдийг заалаар үйлчлэх гэдэг бол маш их онцлогтой. Энэ хүүхдийг заалаар үйлчлэнэ гэдэг бол хүүхд өөртөө үйлчлэх, хүүхдийн хооллох соёлд сургах, тийм ээ. Мөн бадан дээрс эцэг эхчүүд, багш нар хүртэл хоолны соёл дэгж аяд суралцах маш их ач холбогдолтой юм аа. Түрүүнд нь бол манай сургууль түрээсийн байгууллагаар хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйлчлэгийг бол явуулдаг байсан. Одоо бол сургууль өөрөө бие даагаад мөн КОИКО олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү хоол үйлдвэрлэлийг зохион байгуулж явуулж байгаа нь ер нь хүүхдэд олгогдож байгаа шимт хижээлийн хувьд тийм ээ чанарын хувьд мөн бас эрүүл аюулгүй тодорхой хэмжээний манай хоол үйлдвэрлэлийн байгуул өөрийн гэсэн багтай хоол зүйчтэй мэргэжлийн тоогооч нартай гэж ажиллаж байгаа болохоор шимт хижээлийн хувьд тийм ээ аюулгүй байдал эрүүл талаасаа бол маш хүүхдэд хүсэж очиж байгаамаа гэдэг талаас бол манай эцэг эхчүүд мөн ялангуяа төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагууд ашиглаж байгаа манай сургуулийн бүгд их баяртай байгаагаас энэ төсөлд хэлье гэж бодож байна. За манай сургууль 1925 хүүхдийг бол өдийн цагаараа бол хангаж эхэлж байгаа. За тэгээд үүнээс болохоор заалаараа болохоор 4 анги аваад үлдсэн нь ерөнхийдөө анги дотор бол хоолдог зөөврийн хоолтоор бол явагдаж байгаа гэсэн. За тэгээд сургууль өөрөө үйл ажиллагаа авч ажиллаж байгаагийн давуу тал бол маш олон байгаа. Ягаад тэгэхээр хүүхэд болгонд хүртээмжтэй илчлэг калорийг нь олгож өгөх. За мөн хүүхдэд тохирсон шимт хижээлийг нь хүргэх. За мөн тусгай эрхцэд хүүхдүүддээ бас зориулан хоол бэлтгэх гэсэн иймэрхүү журмуудыг бол бид нар баримталж ажиллаж байгаагаар давуу талтай байгаа. За тэгээ хүүхдүүд маань энэ хоол үйлдвэрлэл явагдаад ангаараа болон тэнхмээр хооллохын давуу тал гэвэл хүүхдүүдийн хоорондын харилцаа бол маш сайжирж байгаа. За ангиасаа өөр газар орж ирж хооллох соёлд хүүхдүүд маань багасаа суралцсанаар хаач очсон хүүхдүүд маань өөрийнхөө биед хэрэгцээтэй байгаа шимт хижээл юу илээ, ямар хүнсийг идвэл миний биед ямар байх вэ гэдгийг ерөнхийдөө багасаа мэднэ гэсэн үг. Баг сургууль маань урталтай байрладаг. Тэнцээ маань 18, өглөө 18, өдөөс хойш 18 анги болол хичээлдэг байгаа. За тэнгуү тэнхмээрээ бид нар болохоор нийтдээ 92 хүүхэд нэг удаагийн хоолтоороо 92 хүүхдийг авах бүрэн болцоотой байгаа. Тусгай хэрэгцээд хүүхдүүдтэй болохоор 1 сараас хойш тийм өдөрдөмж гарсан байгаа. Энэ хүүхдүүдтэй зориулж харшилтай хүүхдүүд, хоолны харшилтай, уух зүйлийн харшилтай хүүхдүүдэд бид нар анхаарч ажиллах цэсийг одооноос боловсруулж эхэлж байгаа гэсэн үг ээ. Энэхүү жишг галтгоо нь ирээдүйн эрүүл боловсролтой иргэдгийг бэлтгэхэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт болж байна. Дашрам дуртахад нийслэлийн 10 сургууль дээр энэхүү төсөл хэрэгжиж орчин үеийн тоног төхөөрөмж бүхий галтгоо ажиллаж эхэлсэн байна. Монголын ирээдүйд болсон мянган хүүхдийн төлөө тийм ээ бүхий л өөрийнхөө чадал авиас бэлэг хүч оюуныг зориулж ажилласан Бүгдээр Солонгос улсын КОИКО олон улсын байгууллага төслийн хамт олон ВИТ төрийн бас байгууллагын хамт олон боловсролын яам, боловсролын ерөнхий газар мөн манай сургуулийн дэмжиж ажилласан эцэг эхчүүд бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье гэж бодож байна.